I'm going to do is I'm going to be deploying. Америк нэгдсэн улсын алдарч жүжигчин Том Круз Гиннесийн дэлхийн рекордын эзэн боллоо. Гиннесийн дэлхийн дээд амжилтын ном түүнийг шатаж буй шүхэртэй хамгийн олон өсрэлт хийсэн хүнээр нэрлэжээ. Жүжигчин Том Круз Mission Impossible цуврал киноны сүүл гарсан анги болон Mission Impossible The Final Reckoning уран сайхны кино зураг авалтын үеэр онгоцноос шатаж буй шүхэртэй өсрэлт хийх үзүүлбэрийг 16 удаа хийж дэлхийн рекорд тогтоожээ. Гиннесийн дэлхийн дээд рекордын амжилтын номны ахлах редактор Крэг Глендэ Том бол экшн баатруудын дүрд тоглодог хүн биш, харин тэрээр өөрөө экшн баатар юм. Түүний амжилтын гол нууц нь бодит дүрслэлийг эрхэмлэж, гол дүрийн жүжигчинд ур чадвар, боломжуудын хязгаар үгийг харуулж буй явдал юм хэмээн онцолжээ. Paramount Pictures компанийн албан ёсны YouTube сувагт нийтлэгдсэн бичлэгээс Том Круз станц багийнхантайгаа уг үзүүлбэрээ хэрхэн гүйцэлдүүлэхийг ярилцаж буйг мөн уг үзүүлбэрээ 16 удаа гүйцэлдэж байгааг харж болох юм а.